интернет сайт одоо зөндөө орчин өгсөн байна. За стойчлаа. Цаатрах авчиж. Тамасоно миний ажлын хэрэгсэл контентэд оролцож байна. Намайг Сүхбаатар овогт Ууган Баяр гэдэг. Актив Гарден төслийн Актив Гарден хорооллын барилга ухсралтай ахлах инженерээр ажиллаж байгаа. 2012 онд анх иргэний баг үйлдвэрлэлийн барилгын инженерээр төгссөн. Одоо хүртэл ажиллаж байгаа нийтдээ 12 жил рүүгээ ороод ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон шалтгаан маань эцгийнхээс холбоотой. Манай ээж аав маань өөрөө ажилсаг хүмүүсүүд байсан. Энэ утгаараа хүүхдүүдэд ажилсаг болох үүднээс багаас минь барилгын ажил дээр туслуулад ингээ ажиллаулдаг байсан. Энэ дүнгээрээ өөрөө барилгын салбарыг сонгож энэ мэргэжлийг сонгосон байгаа. Хамгийн түрүүнд сайн муухай бүхнийг бичдэг тэмдэглэлийн дэвтэр байгаа. Мэдээж дэвтэр дээрээ балаар бичнэ. Энэ шугам маань анхны нэг ажлын хөдөлмөрийн гараан дээр цуг надтай анх явсан юм шугам байгаа. Нэлээд удаж байгаа юм шугам байна. Өдөр тутмын барилгын инженер мэргэжлэр сурж байгаа хүмүүсүүд ба иргэнийн хувьд бол Монгол улсынхаа хууль дүрмийг сайн мэдж явах хэрэгтэй. Энэ утгаараа хуулийн дэвтрийг ер нь бол байнга авч явдаг байгаа. Мэдээж барилгын инженер хүн метргүүгээр бол гар хоосон байдаг. Тэгэхээр ийм лазер метр ашиглан явдаг. Барилгынхаа тэгштэйлийг үүсгүүднээс бас давхар ийм материалыг бас ашигланаа. Материалын орчин нормыг тодорхойлоод доторх температурыг нэмжихэд бол ийм температур эмчигчийг бас ашиглаж явдаг байгаа. Дэвтэрнээс гадна жижиг талбай дээр яаралтайгаар бичиж тэмдэглэх юм мемо цаасыг бас мөн хадгалаад дэвтэртээ авч явдаг. Ажлын тооцоо, данс, тоо хэмжээгээ ерөнхийдөө бол ийм ажлын компьютер дээр ингээд бичиж оруулаад хадгалдаг. Компьютер дээр ихэвчлэн офисын програм, барилгын зураг төслөх AutoCAD дээр SketchUp, хаяа 3D-гээр зурах шаардлагатай болдог. Цаг агарын нөхцөлөөс шалтгаалаад барилгын ажлыг өгдөг учраас байнга тэрийг харж явдаг байгаа. Ийм хэрэгслүүд байна. Би бол өөрөө барилга цэгийн сэтгүүл захиалж уншдаг байгаа. Тухайн сэтгүүлээс сүүлийн үеийн барилгын үнэ анш болон дотор засал интерьер ер нь бүхий л төрлийн мэдээллийг тухайн сэтгүүлээс хүлээгээд авдаг. Давхар интернетээс мэдээллүүдийг хүлээж аваад ерөнхийдөө тэнцэнээс тунгааж явдаг байгаа. Хүний амьдрал богинохоо би одоо энэ өдөрт залуу хүн байна. Нэг 10-20 жилийн дараа хөгшөрнө. Миний бүтээсэн барилга маань бол улам үн цэнтэй юу болно шүү дээ материал. Тэрүүгээрээ бахархаж байна. Хоёрт нь бол заавах нь барьсан барилга юм байдгийн. Аав нь гар бие оролцоод улс их орныхоо хөгжилд ингээ оролцож илаа гэсэн байдлаар бол бахарх сэтгэл төрнө. Хэцүү сул тал гэсэн зүйл бол байхгүй. Хэцүү асуудлыг тэгээд хоорондоо сайхан ойлголцоод яаж хийх үеийнхээ аргачлаа боловсруулаад явчод бол аяндаа өөрөө цангилаан тайлхтай явчихдаг юм. За мэргэжлээ эзэн байхын тулд бүтээлч санаачлагтай тууштай байх хамгийн гол нь өөрөө шинийг эрэлхийлээд тэмүүлэлтэй байх зорилготой байх хэрэгтэй болов гэж хэлмээр байна. Өөрөө эзэн хичээл заяа шинэ аяндаа тэгээд барилга заагаад өгнө. Миний ажлын хэрэгсэл контент оролцуулсанд баярлалаа. Бурхан барилгачдын барилгчин маань бусдыг бүтээдэг гэсэн үгээр энэ контентыг өндөрлөж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.